түрүү би хэлсэндээ тийм хятадын нэршлүүд. Дарга гамбат. Уламжлалт хангах ухааны эмч мэрэгчлэнүүдийн ур чадварын уралдаан боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар хэрэгжүүлж буй уламжлалт хангах ухааныг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын нэгдмэл хангах ухааны нийгэмлэгээс аймгийн болон 12 сумын засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар бүсийн онцлогоо эмчилгээний төвтэй хамтран зохион байгууллаа. Энэ ажлын гол зорилго бол эмч анхан шатны эмч мэрэгчлэнүүдийн ур чадварыг сайжруулах. За өөр хангаан аймагт амьдарч байгаа ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сайжруулах. За сумаас аймаг руу, аймгаас хот руу явдаг уламж тааны ухааны тусламж үйлчлэгийг авахар явж байгаа урсгалыг сааруулах, хаалга баригчийн бодлого гэж нэрлэж байгаа. Энэ эрүүл мэндийн яамнаас барьж байгаа бодлогын хүрээнд хийгдэж байгаа бас ийм чухал ажил. За цаашдаа бол 12 сумын засаг дарга, за мөн одоо эрүүл мэндийн газар хамтраад энэ ур чадварын уралдааныг жил бүр тогтмолжуулж явах саналыг бол манай нийгэмлэгийн зүгээс мөн эрүүл мэндийн яамны уламж тааны ухааны мэрэгжлийн салбар зөвлөлийн зүгээс бол саналыг хөргүүлж байна. Монгол хүн тохирсон уламжлалт хангах ухааны эмчилгээг бол одоо улам бүр төгөлдөж тэгээд Европ уламжлалтын эмчилгээг бол хослуулан хэрэгжилж байгаа нь бол эрт уншилж эрүүл мэндэд бол одоо уртнаас л иргэдээ өвссөн шүмжлэхээс өмнө уламжилж тархлагын дамжиж энэгээр 12 хотын иргэд маань бол одоо дундас насны нэмэгдэж эрүүл байр тал дээр онцгой анхаарч байгаа юм сайн арга хэмжээ болж байна. Уралдаанд бүсийн онцлогоо эмчилгээний төв, сумдын эрүүл мэндийн төвүүд болон хувийн хвшлийн эмнэлгүүдийн 30 гаруй эмч оролцож мэдлэг чадвар туршлага солилцлоо. Тэмцээний тэргүүн байрт Богд сумын эрүүл мэндийн төвийн эмч Сугар, Дэд байрт 900 сумын эрүүл мэндийн төвийн эмч Өнөр Цэцэг, 3 дугаар байрт Махагаалаа эмнэлгийн эмч Гомбонор шалгарсан юм а. За уламжлалт хангах ухаанаараа 2019 оноос хойш төгснөө ажиллаж байна Богд суманда. За энэхүү тэмцээнд 5 өртөөтэй өртөө онцлогоо шинжилгээ гартаа үйлдэлсэн 5 өртөөгөр ажиллалаа. За тэгээд нийт оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Цаашдаа энэ зорилготой холбоотой засгийн газраас баталсан одоо 37 зүйл заалтай холбоотой уламж тааны ухааныг орон нутагт яаж хөгжүүлэх юм? Улсын хэмжээнд 21 аймагт яаж хөгжүүлэх юм? За мөн эрүүл мэндийн яам, уламж тааны ухааны мэрэгжлийн салбар зөвлөл, уламж тааны ухааны хилцээс сайдтайгаа хэрхэн яаж уялдаж ажиллах юм? Энэ тогтоол зорилготой холбоотой ажлуудыг яаж одоо цааш нь хөтлж явуулах уу? Монгол улсад уламж тааны ухааныг Европ тааны ухаанд хэрхэн уялдуулж хөгжүүлэх вэ гэдэг ажил одоо том ажлууд бидний хүлээж байна. Монголын уламжлалт хангах ухаан нь монголчуудын нүүдэлчин ахуй, байгаль цаг уурын онцлог, олон зууны турш хоримтлуулсан эмчилгээний арга туршлагад тулгуурлан хөгжсөн хангах ухааны тогтолцоо гэдгийг салбарынхан онцолж байна. Мөн эрсдэл суур амьсгалтай махны хэрэглээ өндөртэй монгол хүний биеийн онцлогт уламжлалт хангах ухаан илүү зохисдог гэдгийг эмчнэр тэмдэглэж байлаа.